Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу мэдээллийн хоёр талын байр суурийг хүргэхийн тулд манай редакц Grand Med эмнэлгээс удаадараа хариу тайлбар авахар очсон боловч тайлбар өгөөгүй. Харин өнөөдөр тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал тайлбар өгч манад ирсэн иргэдийн бүх л мэдээллийг үгүйсгэсэн юм. Ингэснээр манай редакцад гомдлыг хүргүүлсэн Grand Med эмнэлгээр үйлчлүүлж хохирсон иргэдтэй ахин нэг удаа хохирол амсууллаа. Төсөл мэдээлэл хангалтч бүдэх сурвалж нөгөө сайт үзэж та бүхэнд Grand Med эмнэлгээс мэдээлэл шууд амжилт үзүүлж байна. Тэгэхээр Grand Med эмнэлэгтэй холбогдлолтой амнаас алдсан ч гэдэг юм хохирсон иргэдийн төлөөлөл нөгөө сайт редакцид гомдол мэдээлэл гаргаж хүргүүлсээр байгаа. Бидний хувьд тухайн эмнэлэгдээс 2-3 удаа ирсэн тодорхой тайлбар мэдээллийг авч чадаагүй бол өнөөдөр ямар ч тач Grand Med эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал мигмарж ав гэдэг хүнээс бас зарим зүйлийг тодруулахаар ирээд байна. Сайн байна уу? Бид нар та өөрөө харсан бах бид нар сүүлийн 3-4 хоног л ирлээ эмнэлэг дээр мэдээж яг ингээд эмнэлгийн үйл ажиллагаанд саадуулсан бол хөлцөл өчөө. Гол нь биднэрт иргэд гомдол гаргаад амнасаа алдсан ч гэдэг юм уу ямарваа нэгэн байдлаар жижиг ажилбарт ороод өнөөдрийн байдлаар Grand Med эмнэлгээс олж хохирсон гэдэг иргэд олон тохоор гарч ирээд байна л да. Үүн дээр л бид нар тайлбар мэдээлэл авах гэсэн. Тэгээ та бүхэн энэхүү асуудлууд дээр одоо юу гэдгийг за буруу тариа хийсэн гэдэг нэрийдлэр нэг сувлэгч байгаа ажлаас нь халаад өөр ямар ч одоо юу гэдгийг хариуцлах асуудал яригдаг байх жишээ нь юмнууд яриад байна. Өчтөрийн та бүхний юун дээр ийм мэдээлэл явагдчихсан л да энийг орой би харсан гэсэн үг. Тэгэхээр энийг эргэж магадaltaсан, хянсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол тухайн үед болоод холбогдох мэргэжлийн улсууд нь хянаад, шалгаад ингээд эцэслэн асуудал. Эцэслэгцсэн асуудал гэсэн үг. Тэгэхээр энэ чинь төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлэгч үйл ажиллагаа явуулахдаа байнгын хараа, хяналт, шалгалт тэр шалгалт чинь төлөвлөгөөд болон одоо гинтийн шалгалтууд байнга явагдаж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ шалгалтуудад байнга ингээд орж байгаа. Энэ бүх шалгалтын дүнд одоо тэр асуудал эцэслэгдээ эцэслэгдсэн асуудал шүү. Тэр асуудлууд ерөнхийдөө бүгдээр эцэслэгдээ шийдэгдсэн гэж. Та асуудлууд гэж их бүрхэх ярьж байна. Ямар асуудлыг ярьж байгаа гэсэн үг вэ? Тэ одоо энэ бол бас энэ яригдаад байгаа зүйл нь эрүүл мэндийн байгууллагууд бас ярьж байна л да. Grand Med эмнэлэгт ямар ч Монгол улсын ийм эмнэлгийн одоо юунд байдгүй. Зөвшөөрөгдөг үуч гэдэг юм уу. Тим ийм. За мөн дээрээс нь хугацаанд дууссан хэрэглэгдэх боломжгүй эмийг хүртэл хэрэгэлдэг. За тэгээд одоо юу гэдэг гэр бүлийнхэнд нь тухайн үед нэг заавал яг тэр хүмүүсийн гэр бүлийн бас бид нарт хандаад гэр нэр усын ч гэдэг юм уу та бүхэн өөрсдөө л мэдж байгаа. Битээ хэлээрэ гэдэг мэдээлэл өгсөн учраас яагаад Grand Med эмнэлэг дээр нас барсан хүнийг гэр бүлийнхэнтэй мэдэгдэлгүйгээр шууд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд авчихсан бол тухай үед. Чи хоёр асуудал тавилаа тийм үү? Тэгэхээр 3 асуудал яриад. За нэгдүгээрт болохоор тэр эмтэрийн асуудал. Энэ нь бол манайх төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлэг. 3 дугаар шатлын эмнэлэг. Энэ айлч эмнэлэг. Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг хараа хяналттай байдаг. Байнгын шалгалтанд дор байдаг гэсэн үг. Тэгэхээр тийм эмнэлэгт хугацаа дууссан. Монгол улсын бүртгэлд бүрдэгдээгүй ийм юм байх ёсгүй. Боломж ч байхгүй гэсэн үг. Магадгүй мэргэжлийн хүн ажиллах мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа тийм боломж ерөөсөө байхгүй. Хуулиараа хязгаарлалсан ийм боломж огт байхгүй. Тэгэхээр ийм асуудал байхгүй байсан гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно. Энэ мэдээллийг тэнцвэртэй аваач. Зөвхөн ингээд нэг талын үнцгийг та бүхэн харж байна. Энэ чинь мэргэжлийн байгууллага эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж байна. Энэ эмнэлгээр үйлчлэхийг хүсэж байгаа олон хүний эрх ашиг яригдаж байна. Эмнэлгийн нэр төр гэж байна. Энэ эмнэлгийн ажилчид байна. Тэгэхээр энэ бүгдийг та бүхэн ойлгоод одоо мэдээллийг тэнцвэртэйгээр ингэж аваач. Мэдээлэлээ нягтлаач гэж хэлэх байна. Бид харин тэнцвэртэй авахын тулд л ирж байна. Хоёр дахь асуудлын хувьд болохоор эмнэлгийн судлалын төвд гэрээ байдаг гэсэн үг. Хүн аливаа хүн ямар нэгэн эмнэлэг дээр хүн нас барлаа тодорхой хугацааны дараа тэр бүгд журмлагдсан байж байдаг. Тэр журмын дагуу явагдаад хоёр талын гэрээний дагуу хүргэдэг гэсэн үг. Тэгэхээр энэ ийм асуудал. Журмлагдсан ямар ч гэр бүлийнхэнд мэдээлэлгүйгээр тийшээ явах боломжгүй. Огт боломж байхгүй. Энэ чинь журамтай, хуйлтай, хараатай, хяналттай ийм байгалаа. Тэгэхээр та бүхний нэг тэрийг сайн ойлгох. Эмнэлгийн төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт ийм байх боломж огт байхгүй. За иймэрхүү байна. Тэгэхээр одоо бол ингээд та бүхнийг одоо юу гэдгийг ямар асуудлаар ер нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Одоо сүүлийн асуудлыг та бүхэн өөрсдөө сайн мэдэж байгаа шүү дээ. Энэ бол хууль хяналтын төвшөнд шалгах ёстой усууд шалгах газрууд шалгагдаж байна. Тэгэхээр одоо ийм учраас илүү дэнээс нарийн мэдээлэл өгөх боломж байхгүй байна гэсэн үг.
тогтоогноо мэдээлэх боломжгүй байна. Бодож боломж алга. Бид нар юмстай ч таны хэлээд байгаа шиг хоёр талын байр суурийг тэнцвэртэй өргөхийн тулд бид нар мэдээлэгч нарынхаа одоо юу гэдгийг мэдээллийн дагуул тав гэхнээс ингээд тодруулаад байна шүү дээ. Одоо мэдээлэгч нар бол бидэрт баттай мэдээллүүдээ өөрсдөө өгч гисэн. Тэнгүүл та бүхэн бол тухайн мэдээллүүдийг бүгдийг нь бол ямар ч тач үгүйсэглээ. Тийм юм байх ёсгүй. Дээрээс нь нас орсон иргэний гэр бүлийнхэнд мэдээлэлгүйгээр шууд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд аваадсан байх боломжгүй л гэж юм байна. Тийм боломж огт байхгүй. Энийг эмнэлгийн мэргэжлийн улсууд бүгдээрээ сайн мэдж байгаа шүү дээ. Энэ ингээд Монгол улсад мөр дэвтдэг хуультай, журамтай, дүрмтэй. Энийг бүх эмнэлгийн байгууллагууд энэ яг энэ журмын дагуу хийгддэг. Манай эмнэлэгчсэн тэр журмыг баримталж хийгддэг гэсэн үг. Танаас дахиад зөвлөсөж. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн байдлаар за яг эмнэлэгт бол мэдээж алдаа дутагдлахыг үгүйсэхгүй. Иргэд нас ороод ч мань нас алдсан тохиолдол ч гэдэг юм уу. Тэр тохиолдолд хариуцлага хүлээлгэсэн хичэд тооны хүн байгаа юм танай эмнэлэг дээр. Энийг вэ шүү дээ. Эцэслэгдсэн асуудал байдаг бол та бүхэн тэр хариуцлага хүлээлгэсэн байгууллагатай очиж асуувал илүү зохимжтой, ёс зүйтэй байх гэж бодож байна. Та бүхнийг энэ далинд ялахад эмнэлэг ёс зүйн баримтлал нь эмнэлгийн байгууллага, эмнэлгийн систем ёс зүйн баримтлал нь бидний ч гэсэн дээрээс одоо сургахтан ч гэдэг юм уу, ёс зүйн баримтлал нь гэдгийг заасан, сургасан, одоо ч гэсэн шаарддаг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн хоёр аль талдаа ёс зүйн баримтлаж ажиллах нь зөв байхаа гэж бодож байна. За өдөрт хүнд мэдээлэл авах бодох сурвалж нэг юм сайт Grand Med эмнэлэг дээрээс холбогдох албаны хүнээс нь тодорхойлгыг авч хүрэглээ. За тэгэхээр манай редакцид ирсэн мэдээллүүдийг бол бүгдийг нь ерөөхдөө Grand Med эмнэлэг өдөрт бүхэн харж байгаа шууд бүгдийг нь үүсгэж байна. Нэг ясандаа энэ эмнэлгийн хэрэгсэл одоо юу гэдэг хугацаанд тусам эм бүтээгдэхүүн байх ёсгүй, нас орсон одоо хүний мэдээлч гэдэг юм уу, нас орсон иргэнийг шууд Grand Med эмнэлгээс шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү аваадсан байх боломжгүй. Бүх зүйлийг ёс зүй баримталж Grand Med эмнэлэг хийдгээ гэдэг тайлбарыг бидэнд өглөө. За бид энэхүү мэдээллүүдийн дагуу нэхэн сурвалжсаар байна. Өдөрт та бүхний мэдж байгаачлан бидэнд иргэд хандсаар байгаа. За би дахид нэг зүйлийг хэлмээр байна. Grand Med эмнэлэгтэй холбогдлолтой асуудлаар ямар нэгэн байдлаар би махад магадгүй одоо эд хөрөнгө цаг хугацаагаар хохирсон иргэд байх юм бол манай редакцид хандахад бүрэн боломжтой. Алийн болгон дугаа суух юм бэ? Үнэхээр асуудал гарсан тохиолдол бүрт нь хамтдаа иргэд олоола одоо үгтэй хохирсон иргэд бүр улам олоолаа болж нэгдэж байж тухайн эмнэлгийн буруутай үйл ажиллагаач гарч ирнэ. За цаашлаад хууль хэлтийн байгууллагууд нь ч гэсэндээ шалгахад илүү төхөн болох байх. Тийм учраас өдөрт та бүхэндээ нэг юм сайт Grand Med эмнэлэгтэй холбогдлолтой бүх асуудлуудыг за ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байх юм бол манай сайттай шууд холбогдоход манай утас нээлттэй гэдгийг бас хэлье. Өдөрт та бүхэнд нэг юм сайтын сурвалжлах баг сэтгүүлч оргил зураглаа шинэхүүнээр Grand Med эмнэлэг дээрээс холбогдох тайлбаруудыг авч хүрэглээ. Бид сүүлийн 3-4 хоногийн хугацаанд ирсэн нэг тайлбар өгөөгүй байжгаад өнөөдөр бас л ер нь үүсгэсэн тайлбар өглөө. Тийм учраас бид дахин хохирогчд нартайгаа холбогдож яг ийм тайлбар өгч хуулийн байгууллагад шалгуулнаа. Бид ёс зүйтэй ажиллаж байгаа гэдэг тайлбар дээр нь хохирогч иргэдээс бас мэдээлэл авч үзэж та бүхэнд өргөх болно.